Сайн байцгаана уу? Эрхэм Ина хабын подкастын сонсогчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Яг энэ цаг мөчийнх нь мэндийг хүргэе. Манай зочин хөтлөгчөөр Ананд. Зя сайн уу Ананда? Сайн байцгаана уу? Өглөө өдөр оройн юмд. Зя манай энэ удаагийн бас зочноор маш сонирхолтой өрмөц ялангуяа стартапуудад бас маш их үнэтэй зөвлөмжийг өгөх байхаа гэж бодож байгаа. Энэ хүнээ урьсан байгаа. За энэ хэрхэн маань Monks Group-ийн гүйцэтгэх захирал мөн Inno Hub-ийн хөрөнгө оруулагчдын нэг байгаа. Тэгэхээр бас яг одоо стартап эрхэлж байгаа залуучууд маань илүү одоо уран зориг бас авах байхаа гэж бодож байна. За бидний урилгыг хүлээж авсан тэнд баярлалаа. За намайг хурж подкастэнд оруулж байгаа та бүхэндээ баярлалаа. За Сананда өнөөдөр зочин хөтлөгч хийж байгаад бас баярлалаа. Манай амьдаа юм байна. Баярлалаа. Хоёр Өнөөдөр баярын дугаар 20 дахь дугаар баярын дугаар дээр 2 анд олцч тээ. За окей. Хамгийн ихний асуултыг энэ намайг асуугаарай гэсэн. Тийм учраас хамгийн ихний асуултыг энэ би асуух. Хүндтэй хүргэлээсэн байгаа. За ер нь өглөөнийх нь ер нь юм дадлал нь ер нь ямар байдаг? Ер нь өглөөс ирснээс хойш ер нь юу болж өрнөдөг вэ? Ер нь бол аюу детальтай хэлээд. За нэг сүүлийн 2 жил бол өглөө сэрүүлэггүй өглөө 6 цагт сэрдэг. Гэхдээ хэдэн жилийн өмнө бол нөгөө өглөөний хүн гэдэг Япон зохиол ном байдаг штэ. Тэрийг бол уншаал нөгөө өглөө эрт сэрхийн тулд тэгэл бөө юм болдог байсан бол одоо ч зүгээр шууд сэрүүлэггүй сэрдэг дээр ирсэн байна дөө. Тэгээд ер нь сэрчээд ажил одоо эхлэхэд нэг 8 цагт ажил эхэлдэг болвол сэрчээл ус цаснд орчоод өглөөний цайгаа уугаал тэгэл 7 цагт тэгэл ажил руугаа явах. 7-оос эхлээл ажил руу явна да. Тэгээд гол нь 7-оос ажил руу явах замдаа би ч нөгөө хүүгээ замдаа юунд сургуульд нь хүргэж өгнө. Тэгээд тэр хоорондоо имэйл болон бусад одоо онлайнаар хийх ажлуудаа ер нь бол хийчдэг гэсэн үг. Тэгээд өглөөний рутин гэх юм бол аль болох цагийг ашиглаад машин дотрын төгжрэлд ер нь бүх ажлаа одоо онлайн ажлуудаа хийхийг зардаг. Өглөөний цайнд тоглосон юу гэдэг юм? Өндөг. Ерөөсөө нэг их нөө одоо хям ч юм уу сэсэск ч юм уу тийм нөгөө нийтэр агуулсан бүтээгдэхүүн нитрит агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсдэггүй. Зүгээр аль болох эрүүл уураг ерөнхийдөө нэг их бас идэхийг хүсдэггүй. Нэг ядарчдаг учраас нэг хөнгөн хоол идэхийг л хүсдэг юм да. Окей. Манай Ананд нөгөө эрүүл Monks Group гингүүдийг эрүүл хүнс тал руу асуулт асуух гал яваад байна уу? Үгүй яг миний бодлоор нөгөө стартапын талаас бодглохлоор ер нь хүмүүс чинь нөгөө би хувьдаа мэдх юм. Манай нэг Америкт тухай намаас сурдаг байхад манай хоёр ах тэнд яг нэг Америк стартапаа байгуулад ер нь явж. Тэгээд алис өөрсдийн компанитай болоод ирэхлээр нөгөө цаг нар нь аюу юм баригдмал биш болоод гэрээсээ ажиллах боломжтой ингэ болоод ирэнгүүт хүмүүсийн унтах, сэрэх эдэж уух тэр юм хоорондоо айгүй ингээд нэг юм замраагүй болдог гинэ. Тэдэг учраас амар таргалдаг. Стартап хийж зү бид амар таргалж ирсэн шүү дээ. Тэр хоёр ах ярьж ирсэн аахгүй. Тэгэхээр ер нь бол яг нөгөө фаундер хүн өөрөө ялангуяа тэр нөгөө эрүүл байх гэдэг тэр зүйл нь айгүй чухал ах хэвээр юм байлээ л дээ. Яа тэгэхээр одоо урт хугацааны том бизнесийг хийх гэж байгаа хүн бол нөгөө бодол санаа бие бэлдэр бүх талаасаа ер нь эрүүл байх нь хамгийн чухал гэдэг. Тийм учраас эрүүл байхын гол үндэс нь хэр сайн ойртой байна. Юу идэж гин гэдэг тэрээс яг чухалчилдаг болохоор таны бас рутин ямар байж магадгүй л гэж санаарсан байхгүй юу. Яг энэ шиг та хөрөнгө оруулагчийн ер нь ингээ хувьд ер нь одоо стартап фаундерт тест стартапт хөрөнгө оруулахад ер нь тухайн фаундер багийн ер нь юуг нэг үгээд чухалчилж хардаг вэ? Төлөвлөлт, гүйцэтгэл, хандлага 3 юм харин да. Төлөвлөлт, гүйцэтгэл, хандлага 3. За энийг арай жоохон дэлгэрүүлвэл за төлөвлөлтийн юуг нэг сайн харах юм. За стартапуудыг ингээ анзаараад байхад төлөвлөлтөө дийлэнх нь судалгаагаа жоохон дийлэнх нь энэ бүгдийг нэлээвч дийлэнх нь ер нь жоохон буруу хийцэн болов гэж боддог. Заримдаа ингээд гой санаа орж ирээд стартап хийлээ гэхэд нөгөөдхөн онлайнаар ядаж манайхтай ижил төстэй бүтээгдэхүүн үйлчилгээ хаана гадаадч байж магадгүй Монголд байж магадгүй гэхээр тэрийг нэг их сайн судлаагүй. Шууд нөгөөх рүү ингээд хөөрөөд ч юм уу альсвал сумлагдаад гэх юм уу ингээд орцсон ингээд харагдаад байдаг. Тэгэнгүүт тэрийг маш сайн судлаад судалсныхаа дараа тэрэн дээрээ үндэслээд төлөвлөлтөө хийх хэрэгтэй байна. Тэгээ төлөвлөлнө гэдэг маань одоо стратеги боловсруулна,
За алсын хараагаа боловсруулна, би яг хаана хүрэх гээд байгаа, энэ компани юу хийх гээд байгаа гэдгээ нэг харж агаад тэг гүйцэтгэл маань тэрийгэ төлөвлөснийхаа дагуу яг хийж гин үү, чадж гин үү, ер нь болж гин үү, бүтэхгүй байна уу гэдгээл ер нь харах хэрэгтэй юм шиг байна. Тэгээд ихэнх залуучуудыг ингээ хараад байхад нэг том алдаа нь юу гэхээр стартап болон одоо нэг жижиг компани хоёрынхаа одоо нэг үүсгэн байгуулж байгаа компани хоёрынхаа ялгааг бас нэг олж чадахгүй байгаа юм шиг харагдаад байна. Старт одоо нэг жижиг компани мөн болгон компани одоо байгуулдаг ч юм уу бүтээгдэхүүн үйлчилгээ хийдэг гэж байгаа ч гэсэн тэрийг нь стартапаас нь ялгаж чаддгүй. Стартап гэдэг чинь одоо жоохон disruptive. Маш одоо нэг инновац дээр тулгуурласан, маш хурдан хугацаанд маш их хэмжээний зардалтай одоо өсөлтийг ингэж авчрах одоо стартап байж идэг. Ихэнх компаниуд ч бол Аажуу, Уужуу, Ердий одоо классик компаниг дүрмээр ингээ явдаг бол стартап бол жоохон эсэргээрээ. Маш их хөрөнгө оруулалт шаарддаг. Маш богино хугацаанд хурдан өсч томорхыг ер нь стартап гэж хэлнэ инновац дээр тулгуурлаж байгаа. Тэгээ манайхан бол тэрэн дээр жоохон алдаад байд юм болоо. Тэгээд одоо зүгээр жишээ нь одоо нэг дажгүй үйлчилгээтэй кофе шоп байлаа гэдэг чи одоо тэгэх юм бол тэр маань стартап биш аахгүй. Тэр маань зүгээр ердийн одоо бизнес. Стартап гэдэг нь яг юун дээрээ танаа бүтээгдэхүүн стартап болж байна. Яг яаж disrupt хийх юм одоо нөгөө бүүм гэдэг юм уу тесрэлт хийх юм. Тэрийгээ ерөнхийдөө ер нь олох хэрэгтэй болов уу гэж бодож байгаа. Окей. Төлөвлөлт хоёр дахь нь гүйцэтгэл. Тэгээ хандлага гэдэг нь одоо өөрөө тэр одоо энэ рискийг авч явж чадах нь уу? Тэгээ одоо дундаас нь хаях юм уу? Эхлээд зориглож байгаа за бүтэхгүй байна гэдээ хаях юм уу? Эсвэл чи бүх юмаа эндээ зориулж чадж гин үгүй юу? Ихэнх хүмүүс маань бас ер нь стартап чи ер нь дийлийнх нь ганц стартап биш. Ер нь компани ч гэсэн ресторан ч гэсэн ерөнхийдөө эхний баг 90% нь эхний жилдээ ер нь дампуурдаг гэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан стартапын хувьд бол яг тэрнийг арыг нь одоо юу юм бэ? Дааж чадах уу? Бэлэн үү? Тэрэндээ одоо бэлтгэлтэй байж гэнэ үү гэдэг нь байгаа. Ялангуяа нэг үүсгэн байгуулагч нь өөрийнхөө одоо гаргаж байгаа тэр бүтээгдэхүүндээ үйлчлэгээндээ ч гэдэг юм уу тий ихтгэл үнэмшилтэй байж ээж тэр хандлагаараа бас цаашаа урт хугацаанд явах байх л та тий. Зөв. Та саний хэлсэн одоо юм 300 зүйлсийг аюулсан хардаг гэж шүү дээ. Тэгээ 300 зүйлсийг аюулсан харна. Мэдээж яг стартап байгууллагад ороод ирэхэд 13 тийш стартап гэж ер нь аюул ховор. Байхгүй тий. Ялангуяа хөрөнгө оруулагчдаас хараад ямар нэгэн өчир төтөл бол байж таараа. Зарим нэг юм дээр заах хэрэгтэй. Энийг нь ингээд ер нь яг ингээд явцын дундаа сайжруулж болох юм байна. Энийг нь өөрчилж болох юм байна гэж бодох зүйл байвчиг нөгөө талдаа яг иймтэй болвол би яагаад ч хөрөнгө оруулж чадахгүй боломжгүй гэж одоо боддог. Ер нь бол яг нөгөө талдаа одоо улаан туг гэх юм да red flag гэж ярьдаг шүү дээ. Тэр зүйлс ер нь таны бодлоор ер нь юу байдаг? Юу хэрэг тэр одоо тэндээс ажиглагдвал харагдвал байвал би энэ яагаад ч хөрөнгө оруулахгүй гэж татгалздаг вэ? Маркетинг одоо зах зээлийн хамгийн дөрөнд хардаг. Гэх юм бол одоо жишээ нь нөгөө бүтээгдэхүүн амжилттай болсон хэдүүлсэн хэрэглэгч нь одоо Монголд ч одоо 3.4 сая хүн амтай гэх юм бол за яг үндсэн хэрэглэгч залуучууд байна уу, 30-т нэмэх байна уу, эсвэл настай хүмүүс байна уу гэл ингээд анзаарах юм бол аль сегментт нь эрэгтэй эмэгтэй хүүхдүүд гэдэл ингэж харах юм бол манайх чинь жоохон зах зээл шүү дээ. Тэгээд тэр жоохон зах зээл дээр ямар хэмжээний disrupt хийх юм. Үндэ бол тэр маань 10,000 хүнд зориулсан одоо жижиг бизнес байх юм бол тийшээ хөрөнгө оруулах уу эсвэл би өөр газар бас хөрөнгө оруулах уу гэдэг юм хамгийн түрүүнд бодоо явчихна. Энэний одоо тэлэх цар хүрээ хаашаа цар хүрээ нь очиж зогсох вэ гэдэг нь хамгийн түрүүнд. Тэгээд энэ улсын хилээс бас цаашаа гарч экспортод орох уугүй юу гэдгийг бас харна. Нөгөөх нь бас санхүүгийн чадвар гэсэн үг. Одоо за стартапууд ч дандаа энэ тэндээс ингээл нөгөө нэг мөнгө босгож байгаа шүү дээ. Гэхдээ тэр хөрөнгө оруулагч бүр чинь цаана одоо return of investment гэдэг ROI байнга харж идэг. За би энд хөрөнгө оруулах юм бол за жилийн хугацаанд ямар авах вэ? 2 жилийн хугацаанд авах вэ? Би эсвэл энийгээ би банкнд одоо 13% юм уу 12% хүүтэй хадгаламжинд хийх юм бол ямар байх вэ гэдгээ үргэлж одоо нөгөө нэг хөрөнгө оруулагч бол харьцуулж явдаг. Үнэхээр тэр нь эхний хэдэн жилдээ бол за яг стартапч бол эхний хэдэн жилдээ бол ашиг байхгүй гэж ажиллана. Гэхдээ 3-4 жилийн дараа тэр нь disrupt хийж чадах юм гэдгийг л одоо хөрөнгө оруулагч байнга харж идэг. Тэр нь эргээд тэр одоо өөрөө тэр өдөр тутмын одоо жил болгон хийж байгаа банкнд одоо хүүтэй хадгалуулж байгаа мөнгө эсвэл өөр бизнест хөрөнгө оруулах юмтай. Тэрнээс нь л одоо сэтгэл санаанд нөрөхгүй байх юм бол
болохгүй болчихж байгаа. Тэгэхээр зах зээл санхүүгийн одоо чадах гэдэг нь одоо нөгөө хөрөнгө оруулж одоо нэгж байгаа одоо стартапын залуучууд маань ч гэсэн өөрсдөө тодорхой хэмжээний санхүүгийн мэдлэг байх хэрэгтэй байдаг. Тэгээд тэд нар маань өөрсдөө санхүүгийн мэдлэг байхгүйгаас болж ерөнхийдөө бас олон стартапууд бас нэг дампуурах нэг фейлд шалтгаан болдог. Юу гэхээр зардлаа кост нь улам ихсээд яваад байдаг. Зардал нь улам ихсээд яваад байдаг. Өөрийнхөө одоо бохир ашигын төвшин гаргаж байгаа хэдэж яг цэвэр ашиг нь хэд байгаагаа хүртэл гаргаж чаддгүй хүмүүс бас байдаг. Тэгсэн юмртлаа стартап руу гүйж орж ийн энэ бол амар том red flag. Тодорхой хэмжээний өөрөө санхүүгийн мэдлэг байхгүй байгаа ч гэсэн ерөнхийдөө profit and loss-ын ерөнхий хэдэн юмнуудыг ер нь зөвөр онлайнаар ч гэсэн тэрийг бас ер нь тодорхой хэмжээний альс бол өөр хүнээс очиж зөвлөгөө авдаг ч юм уу байх хэрэгтэй байна. Тэгээд нөгөө үүсгэн байгуулагч стартапууд маань бас өөрөө яг бас нэг нөгөө талынхаа өнцгөөсөө бас харж нэг үзэх хэрэгтэй юм шиг байгаа. Тэгээ би хэрвээ яг миний бизнес дээр би өөрөө мөнгөтэй байгаа ч юм эсвэл би өөрөө хөрөнгө оруулагч байсан бол ямар өнцгөөс харах байсан болоо гэдгээ бас аюу сайн бодож гаргаж ирэх хэрэгтэй юм шиг байна. Гурав дахь бас нэг red flag нь юу вэ гэхээр компани хэтэрхийн өндөр үнэлждэг байсан. Тэгэхээр чин үнэхээр хит өндөр үнэлчих юм. Ер нь ингэдэг л зөв гадны стартапуудыг ч юм уу эсвэл гадны компаниудыг хараад байхад ч одоо Microsoft-ийн Bill Gates-ийг л зүгээр за амар том компанид харьцуулж шүү. Тэр жишээ нь Bill Gates бол өөрөө Steve Ballmer-аас бага хувьцаа эзэмшдэг. Одоо Steve Ballmer нь Bill Gates-ээс их хувьцаа эзэмшдэг. За бусад одоо хувьцаа эзэмшчин гэдэг ч юм уу. За одоо Facebook-ийн Mark Zuckerberg-ийг бодъё. Тэнгүүд чинь маш гоё Facebook гэж анх гаргаж ирлээ. Disrupt боллоо. Тэнгүүд нь тэлэх нөгөөдөг чинь санхүүгийн чадамж байхгүй учраас нөгөөдгөө IPO зарлаад хөрөнгө оруулагчдаас маш их хэмжээний мөнгө ингэж оруулж ирсэн. Тэгэнгүүт чинь хөрөнгө оруулагч нар нөгөө dilute хийгээл ерөнхийдөө тодорхой хэмжээ дийлэх хувьцааг ингээд эзэмшиж байгаа. Марк Зукерберг өөрөө болохоор маш бага хувьцаа эзэмшдэг Facebook-т. Би яг одоо хэлж мэдэхгүй байна. Гэхдээ бусад одоо хөрөнгө оруулагчдаас тодорхой хэмжээний их л байх л да. Гэхдээ өөрийнх нь одоо 100% байлаа гэхэд л одоо өөрийнх нь одоо энэ 20 муу 30 ч юм уу нэг тийм тал үлддэг гэсэн. Тэгэхээр хит их өндөр нөгөө анхнаасаа компани зөвхөн миний бодол гоё идея байна гэдэг утгаараа компани амар өндөр үнэлчихээр тэр бол ерөөсөө хөрөнгө оруулагчдыг шууд хамгийн түрүүнд үргэх эхлээд компаниг бодит байдлаараа яг үнэлгээ нь ямар юм, эд хөрөнгө нь ямар юм. За энэ чинь стартапууд гэхэр чи ихэнх нь дандаа idea innovation дээр тулгуурладаг бол тэрийг яг яаж үнэлж байгаа, яагаад юм байх хэвээр гэдэг юм а хамгийн түрүүнд үнэлгээгээ одоо зөв гаргаж ирэх хэвээр болоод тэгвэл болохоор хэд их үнэлчихээр л нөгөө хөрөнгө оруулагчтай ер нь жоохон үргэх магадлал өндөр болчдөг. Хөрөнгө оруулагч тодорхой хэмжээний бодит үнэлгээнд нь хөрөнгө оруулснараа нөгөө компани үн цэн улам өснө. Тэгээд тэр томрох явцад дараагийн хөрөнгө оруулагч юм эсвэл байгаа хөрөнгө оруулагч нь одоо нэг хувьцаагаа зарлаа гэхэд дараагийн хөрөнгө оруулагч оруулалтаа мэдээж өндөр үнээр авах үнэлэхөөсөө. Тэгэхээр ингээд урт хугацааны явцад эн чинь ингээд өсөд яваад байдаг. Тэрийг л ер нь бодолцох хэрэгтэй болов уу гэж боддог. Зөв. Надад таны асуултан дээр яг хоёр яг юм дахиад дараалсан асуулт байна. Аюу сонирхолтой юм. Түрүүний таны хэлсэн юм нь ер нь яг тухайн стартапынхаа ер нь зах зээлийг хардаг гэдэг чинь шүү дээ. Ер нь бол яг стартап бас өөрөө disruptive байх хэрэгтэй гэж юм болж байна. Тэгэнгүүт одоо жишээлбэл би хувьдаа ингээ аваад үзэнгүүт манайх одоо тайлбарлах сэтгүүл зүүн агентлаг манайх яг манайх нөгөө нэг талаасаа харахтаа бид нэр айгуу disruptive юм нь бид нар мэдээг шал өөр байдлаар одоо хүмүүс залуучуудад хүргэх өөр форматаар хүргэх гэдэг тэр чиглэл рүү бид нэр аяг. Тэр яг тэргээрээ бол бид нэр одоо сэтгүүл зүйн салбарыг бол disrupt хийж байгаа гэж дотроо өөрсдөө найдаж байгаа. Гэхдээ яг хэрэглэгчтэй одоо жишээлбэл маркетаа ингээд аваад үзэхэд энэ бол манай уншигчид манайх тэр бол одоо тий хэр баргийн мөнгө төлж бид нар мэдээ уншдаг нэг юм бол биш. Нөгөө талдаа одоо манайх бүр одоо тий Facebook шиг юм технологийн шийдлэр бүр юм масс маркет хийгээд олон улс руу гараад инхээр тийм зах зээл бас биш. Гэхдээ нөгөө талдаа нийгмийн social entrepreneurship талдаа заавал байх ёстой юм л болчихж байгаа байхгүй юу. Тэнгүүд одоо яг фаундеруудын хувьд стартап байгуулж байгаа хүмүүсийн хувьд бас яг нэг тийм юм дилемма байгаа шүү дээ. Тэр дилемма нь юу байгаа гэхээр нэг бол би аягүй мөнгө хийдэг, аягүй их одоо өсөх боломжтой team стартапыг би байгуулна. Нэг бол би нийгэмдээ ч юм уу те устдаа ч юм уу иймд айгүй их юм хийнэ гэж одоо боддог те team одоо нэг юм стартапын нэг төрөл байна.
Тэгэхээр би болохоор өөрийгөө илүү энэ нийгмийн social entrepreneurship, энэ стартап тал руу бодоод байна л да. Тэгэнгүүт хөрөнгө оруулагчийн талаас харах юм бол мэдээж инвестор талаас нөгөө талтаа л одоо илүү одоо байх нь чухал болов уу гэж бодоод байгаа. Тэгэхээр ер нь нийгмийн стартап хийж байгаа хүмүүст хөрөнгө оруулалт авах боломж байгаа мó нэгтгэн. Хэрв байгаа болвол яавал одоо тэрийг илүү их одоо хүчтэй байх боломжтой вэ? Одоо илүү их одоо нөгөө инвесторуудын хувьд илүү тийм одоо сэтгэл татам байх боломжтой. Хоёр дахь нь. Гурав дахь нь та яг өөрийнхөө хувьд, инвесторын хувьд яг ер нь аль салбарын стартапуудад ер нь хөрөнгө оруулах дуртай вэ? За тийм уу. Эхний хоёр нь баг мартууд байхаа санаж байна. Эхний хоёр нь баг ойролцоо юм байна шүү дээ. Ер нь юу байлаа гэж бодлоо. Өөр мартууд байна. Дундаас нь би сонирхоо. Яг нэг нь нийгмийн төлөө, нэг нь ашигын төлөө гэд яг тэгтээ эцэст хөрөнгө оруулагчд бол цар хүрээ бол мэдээж чухал болчиход байгаа. Одоо жишээ нь нийгмийн төлөө ингээд одоо сэтгүүл зүүн ажил гэх юм бол уншигчт нь хэр байх вэ гэх тээ. Уншигчт нь одоо үнэхээр нэг 5,000 10,000 биш байх юм бол энэ ч одоо ердийн одоо өдөр тутмын сонтой адилхан уншигчтай байна гэсэн. Тэр маань харин эсэргээрээ 50,000 100,000 150,000 хүнд ингээд хурж байх юм бол тэр нөгөө нэг одоо жишээ сэтгүүл зүүн салбарын хувьд бол одоо хөрөнгө оруулагчдын хувьд бол тэр нөгөө юу н ашиг гэхээсээ илүү олон хүнд хурж байгаа тэр одоо юу хэмдэ үн цэн болоо явчихж байгаа гэсэн үг л дээ ашигаас илүү. Тэгээ тэр хүндээ одоо нийгмийн одоо зөв зүйлсийг одоо хүргэж өгч чадж гэнэ үү? Сүүлийн үед чинь бус амар их шар мэдээнүүд болсон, амар их disinformation-ыг тараадаг болсон. Тэрнээсээ гол нь ялгарч чадж гэнэ үү гэдг нь яг хөрөнгө оруулагч тэрийг л одоо харах болов гэж бодож байгаа. Миний хувьд ч гэсэн бас би бас тийм үнэхээр одоо 150 200 мянган уншигчтай одоо вебсайт ихтэй одоо ашиггүй тэгтсэн юмртлаа урт хугацаанд энэ маань сайн сайхны төлөө ингээд байна гэх юм бол би шууд гараа өргөд yes гэдээ одоо хамтраад ажиллахад бол бэлэн гэсэн үг. Яг тэгэхээр заавал тухайн компанийнхаа ашиг гэхээсээ илүү цар хүрээ нийгмийн цар хүрээ нь ямар үн цэнтэй байна гэдэг дээр бид нараас орж болж байгаа. Нөгөө талаас нь харах юм бол нөгөөх нь юу вэ? Сүүлийн асуулт та ямар нэгэн салбарт нэг голцоо хөрөнгө оруулдаг вэ? Хөрөнгө оруулалт дуртай. Эрдэм шинжилгээнэ. Яг тэгэхээр энэ InnoHub ч гэсэн бас одоо яг эрдэм шинжилгээ рүү одоо жигээс. Яг тэгэхээр энэ хабууд Монголд хабууд бол яг сүүлийн үед маш их бас стартапууд багасж байгаа хэрээр хабууд бас ерөнхийдөө бас багасаад хаагдаа зүгээр workplace-ууд болж яваад байгаа гэсэн үг. Тэгээ бид нэр энийг бас нэг жоохон өөрчлөх гээд төрөл бүрийн одоо стартапууд гэхээсээ илүү инновац дээр тулгуурласан. Дээрээс нь эрдэм шинжилгээ, сайенс тал руугаа илүү орсон. Яг тэгэхээр бид нэр өөрсдөө гоо сайхан, эмийн үйлдвэр, хүнсний чиглэлийн үйлдвэр дээр дандаа нэг инновац дээр тулгуурласан бүтээгдэхүүн хийдэг гэдэгтэй адилхан. Бид нэр шиг одоо манай эм судлалын хүрээлэнд 40 гаруй эрдэмтэн байдаг. Сургууль дээр 30 доктор, профессорууд ингээд ажиллаж байгаа. Тэгээд гадуур Монгол улсад бас маш олон одоо энэ одоо эрдэм шинжилгээний ихтэй сургууль болон хуваарай ангиж эрдэмтэд бол санаа нь байгаад байдаг. Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний санаа нь байгаа боловч цаасан дээр буулгацсан боловч тэрийг хөрөнгө оруулагч олж чаддгүй. Яаж хаанаас эхлэхээ мэддэггүй. Тэр хүмүүсийг ерөнхийдөө сегментийг бид нэр ингээд наривчилж байгаа гэсэн үг. Тэр хүмүүсийг ерөнхийдөө Inno гэдэг нь Innovation Hub гэсэн утгатай. Тэгээд энэ дээрээ цуглуулад энийг нь одоо бид нэр одоо гүүрэн болж өгч байгаа л гэсэн утгатай. Тэрнтэй адилхан би бас эрдэм шинжилгээний бүтээгдэхүүнүүд рүү илүү хөрөнгө оруулах сонирхолтой байдаг. Яагаад гэхээр бид нар Монгол улс ерөнхийдөө би зүгээр боддتي яг нэг Монгол улс дотроо биш гадагшаага бид нар гарах тийм бүтээгдэхүүн үйлчилгээг бол би үргэлж хайж явдаг гэсэн үг. Одоо жишээ нь бид нар зүгээр өөрсдийнхөө нэг бүтээгдэхүүнийг нэг жишээг ярил л да. Тэнгуү чинь одоо нэг дармон гэдэг нэг сүүлийн нэг ковидын үед яг ханиалга намдаадаг юм гэж гарсан те. За энэ чинь бас нэг ийм ярьчвал нэг эмийн сурчлагын хууль гэж ярьж байгаа. Ерөнхийдөө тэр нь юу вэ гэхээр generic юм болон exclusive юм гэж хоёр төрлийн байдаг. За exclusive юм маань одоо альч нэг өөр одоо газар үйлдвэрлэхгүй юм. Тэгэхдээ аль нэг ойролцоо нэр төрлийн бүтээгдэхүүн яг тэр ургамлаар хийсэн бүтээгдэхүүн бол байхгүй. Энэ бүтээгдэхүүн бусад одоо ханиалга намдаах юмнээс бид нар давуу тал нь юу вэ? Өргөслийн намдааж гинөө, шинж тэмдгийн намдааж гинөө, энэ үйлдэл нь ямар байна гэдгийг гаргаж байгаа. Тэр нь үнэхээр сайн байх юм бол энийг одоо Төв Аз руу бид нар одоо жишээ нь илүү энэ бүтээгдэхүүнээ
одоо гаргана, стратеги нийшээ, вижн нийшээгээ байна гэдэг ч юм уу. Тийм л одоо нөө илүү одоо хөрөнгө оруулдаг гэх юм уу. Одоо зүгээр нэг бүтээгдэхүүн биш. Ерөнхийдөө жоохон disrupt хийх, бусад уламжлалт одоо бүтээгдэхүүнүүдээс илүү гарах тийм бүтээгдэхүүн. Ер нь дандаа эрдэм шилжигнээ л одоо бүтээгдэхүүнүүд гэсэн үг. Mons Farm компани үйлдвэрлэдэг Vitagripic бол би өөртөө ашигладаг. Манайхаа ер нь бол зүгээр ханиадын шинж тэмдэг өгөөд ер нь эхлэнгүүд халуун мөрийн сайн авах хэрэгтэй гэж зөвлөхэд бол бид нар халуун зүгээр дагуус биш. Ер нь Vitagripic-тэй хойлоод ер нь аяг буудаг. Хамгийн таалагддаг нь бол манайхаа ансны амтанд аяг дуртай. Тэгээд бас түрүүний яг ярианд бас витамин С, магнезийн одоо граммын агуулмжтай болоод ирэхлээр энэ маш илүү илүү сайн үйлчлэгээтэй болоод эхэлдэг юм байна. Тийм учраас магадгүй та бүхэнд бас дархлаагаа дэмжих түүнийг одоо хамгаалахтай эсвэл тодорхой хэмжээний шинж тэмдэг ярьж байгаа бол та бүхэн хэрэгжилж үзээрэй. Хэрэгэлдэг бол бас хэрэглээрэй гэж зүйл байна. За. Vitagripic чэсэргэн жимс болон 1000 мг витамин С-тэй тул таны дархлааг дэмжиж ханы томоонаас урьдчилан сэргийлнэ. Өөрийнхөө төлөө өдөрт нэг Vitagripic. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Тэгээ нөгөө яг энтэй ноёлдуулаад асуухад хүмүүс бас сонирхож магадгүй тэгвэл яг одоогоороо ер нь ямар төслүүдэд хөрөнгө оруулж исэн бэ? Хамгийн одоо бүүн болж исэн ч юм уу тэгж гарсан төслүүд нь аль нь байсан бэ гэж бас бодож байгаа. За яг бүтээгдэхүүн төсөл гэвэл олон янз болчихно. Манай эм судлалын хүрээлэн дээр чинь жилдээ нэг 5-аас 11 төрлийн брэнд бүтээгдэхүүн бол зах зээл дээр нийлүүлдэг. За тэгээ generic бол 20-30 бүтээгдэхүүн. Тэгээ тэндээсээ энэ бүүн болж исэн бол яг гормон бүүн болж исэн, Vitagripic бүүн болж исэн. За дээрээс манай хүнсний үйлдвэр дээр Ecosys бүүн болж исэн. Энд тэгтээ хүмүүс бодоод байхад бас маркетингаар зодоод бид нэр Ecosys-ыг ер нь гаргачлаа гэж бодоод идэв юм шиг. Бид нар зүгээр эмийн санд дөрөв нэг орж ирэхээс өнөр яг эмийн санд зарах зориултаа нөө ходоодны хүчил бууруулах зорилготой одоо бүтээгдэхүүн байхгүй. Тэгээд энийг бид нар яг анх яаж гаргаж ирсэн гэхээр 3 хүн тутмын нэг нь Монголд ходоодны хүчил ихтэй. Тэгэнгүүт ер нь дандаа л ходоод өвдөг. Тэгээд лимонтой ус уухад хүмүүс ходоод нь өвдөд эхэлдэг гэдэг ч юм уу. Тэгэнгүүт тэрийг бид нар харж аваад ерөнхийдөө эмийн сан дээр энэ хүмүүс зориулсан уснуудыг ер нь байршуулъя гээд. Тэгээд тавьсан чинь араас нь энэ нөгөө фидбек аваад бусад эмийн сангуудаас манайхыг дөөрээгаал одоо Ecosys зөвхөн эмийн сан дээрээ тавиал. Тэгээ бид нар ч сүүлдээ бүр амар их эрэлт хэрэгцээ их болоод ирэнгүүт нь одоо бид нар томхон хэмжээний усны үйлдвэр байгуулах хэрэгтэй юм байна гэдэг Ecosys-ыг ер нь гаргаж ирсэн. Тэр нь болохоор зүгээр нэг ус биш. Энэ шүлтлэг ус pH 8.5 ус гэдэг ч юм уу. Одоо зүгээр бас энэ чинь подкаст юм чинь янз бүрийн юмд хойлоод яг одоо нэг нэр дурдаад яг нэг брэндүүдийг. Тэгэхээр юу гэхээр Монголд байгаа дийлэх одоо импортын усч бай дийлэх одоо дэлгүүр зарж байгаа уснууд pH нь 5-аас 6-ийн хооронд одоо хэлбэлцэж байдаг. Юу гэхээр би Америкт оюутан байхдаа бас нөгөө тэр химийнхаа хичээлд ерөнхийдөө бид нэр фласкуудаа угаахтаа одоо тиймэрхүү хит цэвэршүүлсэн усаар угаадаг л да нэм хасахын онгүй. Тэгэхээр нөгөө нэг фласка цэвэрлээд тэгээ бид нар тэн дээр одоо шинэ бүтээгдэхүүн гэнэ одоо найрлагатай химийн байдлууд ингээд найруулдаг ч юм уу. Тэгэхээр тэр ус чинь бас хүний биед ингээд орохоор яг ус хөгжлөө л да H2. Гэхдээ эсрэг дээлийнх нь гараа явчихдаг. Гарч явахдаа хүний биеийн бас эрдэс бодисыг давхар аваа явчихдаг. Нөгөө талаараа энэ шүллэг одоо эрдэсжүүлсэн усных нь бол юм нь болохоор эсрэгээр хүний бие тодорхой хэмжээнд ингээд үлдээд байгаад байдаг. Тэр нь хүнд одоо яг хэрэгтэй гэсэн минералын одоо өгдөг ч юм уу. Тэгэхээр ус ч өөрөө дотроо бас маш олон төрөл. Тэгээд усны одоо гүний ус уу эсвэл голын нуурын ус уу эсвэл уулан дээр байгаа одоо нөгөө мөс цастай уулны ус уу гэж бүгд үнэлгээнүүд нь өөр дотроо бүгд нөгөө юунууд нь өөр байдаг. Агуулмжууд нь өөр байдаг. Тэгээ бид нар чинь ус гэхээр H2O гэдэг боловч яг цаагаараас энэ чинь бас том шинжлэх ухаан байдаг учраас ерөнхийдөө бид нар энэ Ecosys-ыг гэсэн түрүү яг стартаптаар маш их судалсан. Бүтэн 2 жилийн хугацаанд судалсан. Бид нар бүр Ecosys-ыг гаргахаас хүртэл нэг хэсэг би өөрөө ч гэсэн татгалзаж байсан. Юу гэхээр яг тэр супермаркет орохоор маш их хэмжээний ингээд төрөл бүрийн уснууд ингээд өрөлттэй байна. Тэгээ супермаркет ч өөрөөсөө усны яг энэ маржинаас олох ашиг нь бага байд юм мөртлөө хамаг зайг нэзлээд байдаг. Тэгжээс нөгөө супермаркет дийлэнх нь өөр одоо боломжийн одоо бүтээгдэхүүн тавьчаад тэндээс маржин өндөр бүтээгдэхүүнийг л олохыг удаа шүү дээ. Тэнгүүд тухайн үед бол маш ус ер нь бол нэгт борлогддгоо дээрээс нь одоо үүндээ массын бүтээгдэхүүн ашиг багтаа байнгын эргэлтээр ингэж ашиг болдог бүтээгдэхүүн байсан болохоор бид нэр жоохон өөрөөр хий гэж бодоод зөвхөн эмийн санд
зарагддаг. За хүчил одоо хотоодны хүчилтэй, хотоодны шархлаатай хүмүүс зориулсан ус гаргая гэж бодоод ер нь гаргаж ирсэн. Тэгэхээр бас нэг зах зээлээ бид нэр pinpoint хийгээд тэгээ 3 хүн дутмын нэг нь гэдэг чинь өөрөө маш том зах зээл бас болоо явчихлаа юм л да. Тэгж ер нь гаргаж ирсэн. Тэгэхээр стартапууд ч гэсэн бас ямар нэг бүтээгдэхүүн үйлчлэгээ гаргахад тэр судалгаагаа дөрөв миний ихэнд судалгаа гэдэг нь тэрийг хэлээ да. Судалгаа бас дахин судалгаа гэх. Саяны бүх яриа дотроос бүгдээр яг нөгөө стартапын хүн би бүтээгдэхүүн гаргахдаа ер нь яг хэвээр одоо тэрний яг хэлж байгаа шиг ингээд супермаркет орно зөндөө олон ингээд юм дүрцэн байдаг. Тэгээ ахад энэ яг гаргасан гэхлээр ялтчул нөгөө Red Ocean руу орсон байгаа хөх тэ. Тэгэл аль хэдийн бүтээгдэхүүн гарцсан зөндөө олон өрсөлдөгчтэй тэр зах зээл рүү сүулдэж орж ирж байгаа болвол юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэдэг асуулт надад дотор гарч ирээд тэр ясуу гэж бодсон чинь та өөрөө хариулцлаа судалгаагаа сайн хий. Тэгээ гол сегментийг хэрэглэж байгаа гол зөв бол тэгээ нөгөө competitive advantage буюу бусдтай харьцуулахад өрсөлдөх тэр чанараа олоо гэдэг. Тэгээ ер нь ингэж хэлдэг ч та ундаг дугуйг ер нь дахиж зохион бүтээх ямар ч шаардлагагүй. Ер нь гол нь бусдаас юугээрээ энэ бүтээгдэхүүн үйлчилгээ чинь юугээрээ яг илүү юм. Тэрийг л ер нь гаргаж ирэх ёстой л гэж бодож байгаа. Тэгээ зорилтод нөгөө хэрэглэгчээ бас айгүй зөв тодорхойлох хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэгээ манай дээр орж ирж байгаа стартапууд бас тэрэн дээрээ зах зээл дээр нөгөө ам зэгшил түрүү хэлжсэн. Зах зээлээ бас жоохон буруу тооцоолоод ороод ирдэг тий. Тэгэхээр яг зах зээл талаасаа ч судлах нь зорилтод сегмент талаасаа ч бас хэрэглэгчээ зөв судлах нь бас чухал юм шиг санагдаад байгаа юм. Гэхдээ зүгээр нэг юм хэлэхэд одоо нэг орж ирж байна гэдэг байна. Одоо жишээ нь Steve Jobs жишээ нь анх нөгөө iPhone гаргаж ирж байхдаа iPhone-ы борлуулалтын төлөвлөгөө гэж байгаагүй шүү дээ. Ягаад тэгэхээр чинь уламжлалт утас чинь бүгд Knopf-той тэнгуү чинь мань он чинь утас iPod интернет гурван чинь нэгтгээд нэг юмд хийцэн. Мань хүн энэ disrupt болох нь эсвэл борлуулалт нь хэд болох нь ерөөсөө ямар ч аач байгаагүй. Шууд vision-ээр л ороод ирсэн. Тэгээд бас тиймэрхүү хэмжээний зоригтой бас байх хэрэгтэй гэж бодож байна. Одоо стартап тодорхой хэмжээний зориг аз ер нь бол тодорхой хэмжээ бүх юм стартап чинь санхүү цаас бас нөгөө төрөний юм дээр тулгуурлахгүй нэг жоохон gut feeling байна. Аз бас байна. Зөв цаг үедээ юу буруу цаг үедээ ирэх гэсэн юм байна. Бас заримдаа төлөвлөгөөгөө ч юм үндэ маш одоо disrupt хийсэн юмнууд байдаг. Гэхдээ төлөвлөгөөгөө одоо iPhone гэдэг шиг одоо тэр бол тэгтээсээ маш хавралтай мэдээж. Тэгэхээр ер нь аз зориг маш чухал гэж бодож байна. Тууштай байдал. Бас яг iPhone шиг бүтээгдэхүүн ботцсон байгаа бол бас gut feeling-ээс явж болж шүү дээ. Тэгээ тэр хэмжээний бүтээгдэхүүн бол тэ. Сая гадаад суугаад тэгээ химийн хичээл дээр гэж хэлж байна шүү дээ. Тэгэхээр надад аюу сонирхолтой санагдлаа. Таны төгссөн мэргэжил чинь эзэмшин мэргэжил. За нэг ч ярих дург бол да. Гэхдээ яг би нэг юу яг pharmaceutical эмзүүгээр сурж байгаад ер нь хайцсан. Тэгээ business management-ээр төгсгөөд. Тэгээ Монголдо ирээд хэрэгтэй юм байна гэдээ эргээд эмзүүчээр ихнээс нь сураад. Тэгээ одоо яг эрдэм шинжилгээний төрлийн ажилд бол нэлээд дуртай сайхан магистр авсан. Одоо нэг жил юм уу 2 жилийн дараа PhD руу орд юм бол гэж бодоод байгаа. Зөв. Яаж энэ бол зэрэг хэмжүүлж байна. Тэгэл тайм менежмент цагаа зөв зөв. Тийм шүү дээ. Удахгүй PhD-гээр сурах гэж байгаа. Тэгсэн хэрнээ маш том группийн гүйцэтгэх захирал гэхэлэр ер нь хүмүүс ялангуяа яг founder-ийн хувьд, CEO-гийн хувьд ер нь яг гүйцэтгэх төвчний эрхэлдэг хүний хувьд тайм менежментийн хамгийн чухал хэсэг нь юу вэ? Хүмүүс тайм менежмент зөндөө ярьдаг. Тэг хүн бол тайм менеж хийж чаддаг. 80-20-ын зарчмаар л би өөрөө жоохон залхуу байхгүй. Тэгээд андад юу адилхан залхуу байд юм уу? 80-20-ын нэг зарчим гэдэг нэг ном байдаг шүү дээ. Тэрэн дээр ч яг үндсэн одоо би тэгэнгүүт чи яг тэрнтэй яг тэр номыг уншичаад яг компанийнхаа яг юу зураглалыг гаргаж ирсэн нэг pie chart-аар. Тэнгүүт манай нийт одоо группийн хэмжээний борлуулалт хаанаас ирж байна? 80% нь. Тэнгүүт ч одоо бид нэр одоо импортоор одоо хүнс гоо сайхан имгээл оруулж ирлээ гэхэд тэр одоо маагч нийт 13,000 нэр төрлийн бүтээгдэхүүн одоо импортлж оруулж ирж байгаа гэв. Тэнгүүт чинь 13,000-аас одоо нэг 80% буюу нэг 200-300 нэр төрлийн одоо за нэг 1000 төрлийн юм ч юм уу тэр нь одоо дийлэх одоо борлуулалтыг 50% нь хийж байгаа гэдэг ч юм уу. За хүнсэн дээр гингүүт чинь бас манай хүнсний үйлдвэр чинь 200 нэр төрлийн бүтээгдэхүүний хүнс үйлдвэрлэж байгаа мөртлөө Экос ус нь өөрөө нийт борлуулалтынхаа 35%-ийг одоо хийж байгаа гэдэг ч юм уу.
Тэгээд ерөнхийдөө яг энэ 80-20-ын зарчмаараа ерөнхийдөө борлуулалтаа гаргаад ирж байгаа. Тэгэнгүүт нь миний одоо нөгөө нэг фокуслах юм байна. Өшөө тэр 80 дотроос шинэ бүтээгдэхүүн тэр үлдсэн хөдөлгөхгүй байгаа бүтээгдэхүүнээс энэ дээрээ фокуслж ажиллах уу? Эсвэл одоо яг борлуулалт ашиг авчирж байгаа энэ бүтээгдэхүүн дээрээ илүү фокуслж дараагийн түвшинд нь авчих уу гэдэг дээр ажлуудаа фокуслаа явуулчихна. Хамгийн түрүүнд бид нэр тэр чухал ажил руугаа ороод за бусад одоо ажлуудыг бол ер нь дандаа делегац хийгээд делегашн өөр хүнд ингээд ажлын үүрэг даалгавар өгөөд ацаглаад явцдаг гэсэн үг. Ер нь тэрэн дээр ч тайм менежментийн хувьд би өглөө орж ирээд түрүүний ярьсан чинь сэрэд юу гэдэг вэ гэдэг шиг ажил дээр орж ирээд хамгийн түрүүнд би яг сүүлийн үед iPad-н дээр хийж удаа хуучин бол цаасан дээр хийдэг байсан. Цаасан дээр би шийдвэрлэх асуудлууд гээд тэгээд дээрэс нь өөрөө хуваараа хийх ажил, доор хүнд одоо шилжүүлж өгөх ажлууд, тэгээд дээрэс нь имэйл болон утас гээд ингээд нэг дөрвөн бүлэгтэй A4-ийн цаасанд өдөрт яг хийх ажлуудаа. Тэгээд тэндээсээ би хамгийн нэг чухал гэсэн ажлуудаа одоо бас 80-20-ын зарчмаар ерөнхийдөө өөрөө ингээд энийг нь хамгийн түрүүнд хүмүүс юу байдаг вэ гэхээр хамгийн түрүүнд хийх амархан ажлаасаа хийгээд бусдуудын нэг чухал ажлаа хойш нь тавиад байдаг маргааш тавиад за өнөөдөр юм чухал нөгөөдөр тавиад ингээд яваад ахаар нөгөөх нь үндсэн ажилдаа нэг 80-20-ын зарчмаар фокуслдгоо. Тэгээд яг тэр 80-20-ын зарчмаар үндсэн ажилдаа фокуслчих юм бол танд угийн гэр бүл өөрийн тайм менежмент бусад ажлууд ерөнхийдөө цаг гараад ирдэг. Одоо Monster Group-ийн бас нэг юм юу штэ. Би ерөөсөө одоо 17 компанийнхаа ажил руу ерөөсөө ордоггүй. Би зөвхөн сард нэг удаа гүйц захирлуудаа KPI-ийн одоо нэг уулзалтаа хийгээд болж байгаа бүтэхгүй байгаа. Болж байгаа юмнуудыг бол би ерөөсөө асахгүй. Болохгүй байгаа юмнуудаа л надад хэлэх гээд. Тэгээд тэр утгаараа ч гэсэн юмнуудаа одоо нэг менежмент, хурлын менежмент болоо авчиж байгаа. Тэр чинь өөрөө бас тайм менежмент болоод тэгээд тэд нар маань өөрөө би шилдэг хамт олон шилдэг гүйц захирлуудыг цуглуулсан байхад би яг өдөр тутмын ажил руу ерөөсөө ордог. Өдөр нь ялцсан шүү дээ нөгөө нэг яаж юм олон групп компани гэхээр ерөөсөө би ерөөсөө тийш орхоо болсон гэсэн үг. Хийдэг хүмүүс нь хийдэг ажлаа хийгээд би юун дээр фокусж байгаа нэхэр бас л одоо Monster Group-ийн дараагийн disrupt-ийг энэ шинэ компани байх уу, шинэ бизнес байх уу, хөрөнгө оруулалт байх уу, гадагшаа одоо үндсэн бизнесүүдийнхаа одоо нэг бүтээгдэхүүн гэх юм бол манайх чи үйлдвэрийн хэмжээнд нийтдээ нэг 500 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Тэгээд 500 нэр төрлөөсөө би одоо нэг 20-30 брэнд дээр ажиллая. За 20-30-аас би яг гадагшаага одоо яг энэ дөрвөлтөх чадвартай бүтээгдэхүүнүүд нь аль нь байна. Тэрэн дээрээ би илүү time focus хийнгээл бусдуудыгаа бүгднийг ерөнхийдөө delegation-ээр өгчгөл. Тэгэл яг тодорхой хэмжээний цаг хугацаа гарч ирдэг л гэсэн үг. Тэрийгээ тэгэл өөртөө зарцуулна да. Зөв. Окей. Түрүү нөгөө яг буцаад саяныхын асуулт руу нөрөх гээд та яг ингээ Америкт төгсөөд Монголд ирсэн шүү дээ тий. Тэгээд ер нь одоо буцаад тэр анд руу очивол яг юу гэж хэлэх вэ? Бараг нэг юм хэлэхгүй байх гэж бодож байна. Юу ихээр тэр алдаж онсон зүйлүүд маань эргээд намайг сургасан гэж өдөө хүртэл байлгасан гэж бод. Би хэрв тийшээ очиод ингээ баахан алдаануудаа хийж болохгүй ингээд тэгэх юм бол чи цаг хугацаа хэдэн жилээр өргөжлүүлээд ингээ амжилттай байж болох юм байна гэдэг өөртөө зөндөө олон зөвлөгөө өгч болно. Гэвч тэхгүй яагаад тэгэхээр би тэгсэн бол тэр анд чинь өнөөдрийн анд биш болчихно. Тэгэхээр би өөртөө юм хэлэхгүй яг л одоо тэрийг туулсан хугацаагаараа л яг өөртөө өнөөдрийн андаараа л байна гэсэн үг л дээ. Нөгөө манай үеиг өмнөх зочин бас яг тэгж ирсэн байхгүй юу? Нөгөө алдаа би ингээд ерөөсөө алдаанаас айх хэрэггүй юм бэлээ. Ер нь бол алдаа л яваал байхаар тэр алдааны эцэст би яг өнөөдрийн би бүтцэн учраас ингээд бөөн л фейл дундаас л би гарч ирлээ шүү дээ. Тэгсэн. Тэгэхээр бас яг алдаанаас суралцаад гэхдээ цаашаагаас зөв менежмент хийгээд явах бас нэг чадвар. Ер нь алдаа маш чухал. Би бол хүмүүсийг алдахаас битгий айл гэж хэлмээр. Хүмүүс алдаад 1-2 алдаад орхидог бол алдсаар бай. Тэгээд өөрөө улам тэрэн дээр чангарах хэвээр одоо юу гэдэг вэ? Хатуужих хэвээр гэдэг утгаараа одоо би яг стартапын хувьд ч юм уу хөрөнгө оруулалт менежментийн хувьд бол алдаа хийсэн юмнууд маш их байдаг. Зөвч ярьжсэн, бурууч ярьжсэн. Тэгээд эндээс шийдвэрч гэсэн маш олон алдаа. Тэр чинь өөрөө сургалт болоод явчихлаа юм л да. Тэгэнгүүт чинь бүтээгдэхүүний чиглэлээр хэд удаа фейлцсэн юм би баг тоогоо алдсан. Үйлчилгээний юм дээр бид нар бас тоогоо алдсан алдаанууд зөндөө би хувь хүнийхээ хувьд ч гэсэн алдсан юмнууд байдаг. Тэгэнгүүт чинь
хамгийн сүүлийн юм дээр би нэг удаа Monsmos-ийн одоо яг манайх чинь дотоод бол Monsmos ч 2011 онд цоо шинэ компаниас одоо стартап Monster стартап гэсэн үг л дээ. Юу гэхээр ургамлаар юм уу бид нэр өөрсдөө ургамал тарьдаг, имийн ургамал. Гэхдээ энүүгээрээ бид нэр одоо хүн өвчтний дараа бүтээгдэхүүн хийгээд байна. Энүүгээрээ яагаад урьдчилан сэргийлэх өдөр тутмын бүтээгдэхүүн хийж болохгүй гэж ерөнхийдөө санаа нь гараад Monos Хүнс гэж компани байгуулад тэгээд чинь бид нэр анх бүр чацарганы варианаас ахуулаад зөндөө олон бүтээгдэхүүний үйлдвэрлэл фейлдэлсэн л да. Гэхдээ яг нөгөө өмнөх миний нөгөө алдсан юмнууд нь тэр Monos Хүнс дээр бол яг гарч ирж байсан. Юу гэхээр бид нэр шантрахгүй. Юу ингэвч одоо цэник гэл нөгөө нэг ууцтай нөгөө брэнд гэдэг штэ. Тэнгүүч анх бид нэр тэр чинь нөгөө 100 мл-ийн балкон дээр ингэж шилэн балкон дээр гаргадаг байсан байхгүй. Цэник гэл тэгээд савлгаа магуулгаанч нэг тийм гоё биш. Тэнгүүч нь гаднаас орж ирж байгаа одоо вакуус ч юм уу бусад одоо тийм 100 мл-ийн бүтээгдэхүүнүүд маань за нэг 600 төгрөгөөр зарагддаг байсан байхаа хэмээн санд. Бид нэр өөрсдөө үйлдвэрлэхэд тэр маань өртгөн 900 төгрөг болж байсан. Тэгээд 300 төгрөгийн зүрх байгаад тэр чин Солонгостой одоо тэр бүтээгдэхүүнийг өдөрт хэдэн саяар нь үйлдвэрлэхээр кост нь багасаад ингээд ашиг нэг өндөрлөө явчихдаг. Тэнгүүч бид нар болохоор өдөрт нэг 500 шилийг үйлдвэрлээл 900 төгрөгөөр тавихад нөгөөдөгтөө өрсөлдөх чадвар байхгүй болчихжээ. Тэнгүүт за энийгээд бол болох уу? Эсвэл үргэлжлүүлэх үү? Болох уу? Үргэлжлүүлэх үү? Гингүүт нь шантрахгүй шүү гээл. Тэгэл ерөөсөө бид нар за тэгвэл савлгаа өөрчлөө нийт одоо зардлынхаа 60-70% шилэндээ байгаад байгаа юм байна. Бөглөөндөө байгаад байгаа юм байна. Энэ тоног төхөөрөмжтэй байгаад байгаа юм байна. Энийг бид нэр яаж 60-70% коста бууруулж чадах вэ гээл. Одоо нөгөө шууд нөгөө тийм жижиг хэмжээний хагас автомат тийм нэг юм одоо нэг манаас нэг цэнигийн бас нэг ингэж урж уудаг бас бүтээгдэхүүн авах гарч ирсэн. Тэр чинь манай одоо нөгөө савлгааны зардлыг чинь 200 төгрөг дээр авчижлаасан л да. Тэгэнгүүт ерөнхийдөө тодорхой хэмжээний ашиг ингээд гараад ирж байгаа. Одоо чинь бид нар чинь цэнигийг ингээд дээрээс нь таглааг нэг хэрэгүүлж онгоолгодог бас эвтэйхэн. Гэхдээ бас л энэ чинь бас одоо бас дараагийн шатандаа одоо шинжлэх цаг нь бас ер нь бас болцсон л байгаа гэсэн үг. Тэгэл ерөнхийдөө ямар нэгэн бүтээгдэхүүнийг тэн дээр Monos Хүнс дээр бид нар жил болгон борлуулалт нь одоо нэг 500 сая төгрөгийн одоо борлуулалттай байдаг гэсэн мөртлөө ашиглана гэсэн чинь хасах нэг тэрбум 1.5 тэрбум гэл ягаад тэгэхээр их хэмжээний зээл хүндээ алуулж исэн тоног төхөөрөмжнийхээ одоо зардлыг бид нэг бүтээгдэхүүндээ шингээх ёстой. Тэгэл нөгөө байр байшин барилга гэл энийгээ бүх юмаа шингээхээр бүтээгдэхүүн амар үнэтэй. Гихсэн юмртлөө борлуулалт нь бага, ашиг нь хасахтай. Тэгээ бид нар чинь 11 оноос чинь ашигтай болох хүртэл 17 он хүртэл ерөнхийдөө бүтэн 6 жил ер нь алдагталтай Monos Хүнс ажилласан гэсэн үг. Тэгээд яг 2 жил яг ашигтай болж байгаа гот нь бид нэр үнэлгээ нь жоохон тодорхой хэмжээнд өсөд байгаа гот нь IPO-ыг гаргаад Monos Хүнс ч одоо нөө олон нийтийн хувьцаат компани болцсон. Тэгээд одоо ашиг нь хувьцаат компани болохоор одоо нөгөө тоон жилөөтэй гэсэн үг. Тэгээ энэ жил бол бид нэг 52 тэрбумын борлуулалтын төлөвлөгөөтэй 6 тэрбумын цэвэр ашигын төлөвлөгөөтэй явж байгаа гэсэн утгатай л да. Тэгэхээр ямар нэгэн амжилт юу хэрэв би түрүүн хэлжсэн өөртөө очиод ингээд энэ шантрахгүй ч юм уу энэ зөвлөгөөнүүд янз бүрийн юмнууд өгөөд байсан бол өнөөдөр бас Monos байх ч юм уу бүтээгдэхүүн байх ч юм бид нар энэ экосусыг үйлдвэрлэе яах ингээд айгаад болчихно. За цэнгээ дундуур амар өндөр зардалтай юм байна гэж цэнийг бүтээгдэхүүн болчихно гэдэг ч юм уу. Ер нь хуучиндаа ороод би өөртөө зөвлөгөө нэг бол өгөхгүй. Яг л одоо гараа л гэсэн үг. Алдчихж л одоо үдээ зэрэгтэй хөрнөл гэсэн утгатай. Надад асуух асуулт байна. Тэр нь л болохоор түрүүн та хэлсэн шүү дээ. Яг хуу надад зүгээр ингэ санагдаад юм л та. Хүмүүс нэг алдаанаас аюулсан суралцсан гэдэг шилдэг шүү дээ. Гэтэ алдаанаас яаж суралцахыг ерөөсөө ярьдаг байхгүй. Хүмүүс алдаанаас суралц гэж хэлдэг. Гэхдээ яавал алдаанаас суралцах гэдэг аюул хоорох юм сан. Миний жишээлбэл харангууд альва нэг юмыг алдчихад хүмүүс за би алдчихлаа та гэж хэлээд орхичдаг те. Тэгвэл тэр алдаанаас суралцахын тулд хөө юу хийх ёстой юм? Эргэж алдаагаа харах хэрэгтэй. Яг юун дээр алдчих байгаа гэдгийг хүмүүс ер нь бас анзаарахгүй шууд явчтай юм шиг санагдсан нөгөө чигээрээ. Гэтэ эргэж би яг юун дээр нь алдсан санхүү талдаа юм уу, хувь хүн талдаа юм уу, удирдлагын төвшөнд юм уу, альсвал жижиг сажиг микро ажил руу ороод байна уу гэдгээ алдаан дээрээ тэрийг эргэж нууц цаасан дээр буулгуул айгуу сайн гэсэн үг. Бодох биш цаасан дээр буулгаж жагаад энийгээ нөө төлөвлөгөө болгож гаргана гэсэн үг.
Хуучин би Мос группийн гүйцэтгэл 15 онд болж байсан. Тэрнээс өмнө бид ч нөгөө төслийн захирал төслийн менежер гэж бүх захирлуудаас манай өмнөх одоо Хүрлбаатар захирал аавнаа. Асууд ер нь яадаг гэсэн. Өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө гаргаж иргээд жил болгоо. Тэрэнд нь одоо нөгөө стажиг би энэ жил хуваараа нэг юм хийн. Өөртөө бас компаниараа юм хийн гэдэг бас нэг хөөрхөн төлөвлөгөө. Тэрний хуваараа хийн гэдэг нь одоо өөрийгөө хөгжүүлэх. За удирдлагын төвшөнд хөгжүүлэх юм уу? Эсвэл нөгөө нэг яг нарийн мэргэжлийн төвшөнд хөгжүүлэх юм уу? Яг ямар ном унших юм? Энд тэнд сургалтанд суух уу? Тэнгуүч нөгөө хүн чинь бодно шүү дээ. Дандаа нөгөө алдаа дутагдлаа бодно гэсэн үг. Тэгэхээр яг за би энэ дээр алддаг. Би энэ дээр өмнө фейлдчихсэн. За би энэ дээр явж байсан. Тэр нөгөө цав бичсэн юмнууд байгаа. Ерөнхийдөө тэр нь бичиж одоо нөхөж одоо өөрийгөө дахиж алдахгүй болсон сайжруулна гэж байна. Гэхдээ бас түрүүн алдаа гэжсэн шүү дээ. Ерөнхийдөө одоо энэ чинь дэлхийг глобалчлагдсан бүх юм интернет дээр байгаа. Бас бусдын алдаанаас суралцж болно. Одоо ингээд номын сан оронгооч Аз хурч юм уу интерном оронгооч энэ маш их biography номнууд байдаг. Эллен Маск ч тэр Alibaba, Jack Ma ч тэр ерөнхийдөө ингээд харахад тэн дээр маш их алдаанууд хийдэг. Тэрийг бас уншиж төсөөлж би бас яасан баг. Бас тэр алдааг нь бас давтахгүй байхыг хичээх хэрэгтэй л гэж бусдын алдаанаас суралцах хэрэгтэй л гэж боддоо шүү дээ. Би ярин амар гоолоо бүр асуудууд бүр ингэ цаанаас бүр нэг ундах гарч ирсэн шүү дээ. Надад яг энэ талаас бод яг хоёр асуулт би энэ хоёрыг бүр яг асуухгүй бол би яг нөгөө амар тайван дуусахгүй санагдаад байна. Энэ хоёр асуултын нэг нь болохоор яг алдаад одоо та түрүү хэлж штэ бид нар яг ингээд цэнгийг ийм алдагталтай байна. Хийх үү болох уу яах вэ их үү гэх. Гэтэ бид нар бууж өгөхгүй гэж цааш явсан гэж хэлж штэ. Тэнгүүд нэг үргэлжлүүлсэн байна шүү дээ. Зарим нэгэн тохиолдолд очоод яг хан мөргөөд за цааш явах уу энийг канселдах уу бууж өгөх үү тэ эсвэл энийг пивот хийх үү гэдэг ийм сонголтон дээр ирдэг. Тэгээд зарим нэгэн хүмүүс яг нөгөө нэг юм зураг байдаг штэ нөгөө юм ухаж байгаа яг нөгөө юм цааталт нь эрдэнэс байсан яг тэрийн наатаас буцаа явчихсан нөгөө тэрийг цааш явж идэг. Гэтэ заримдаа амьдралд үнэхээр болохгүй за энэ ч үнэхээр болохгүй юм яа санаа болохгүй энийг өөрчлөх хэрэгтэй байна гэд хаях хэрэгтэй юм санагдаад байдаг байхгүй. Тэнгүүд аль хэдийн тэндээ нөгөө ингээд нөгөө олцсон нөгөө sunk cost fallacy гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Энэ хэдэд би энэ дээр маш их хэмжээний цаг хугацаа оруулаад хөрөнгө оруулсан учраас энийг нөгөө алдагталтай байсан ч гэсэн тавьж явуулахаасаа тэндээсээ нөгөө зууралдаад тэрийг ингээд хортооч гэсэн аваа яваад байдагтэй яг адилхан ямар тохиолдолд founder хүний хувьд even CEO-гийн хувьд энийг болохгүй байгаа юм байна гэж орхиж явуулаад аль нэгэн дээр нь бидний цааш өргөлүүлэх хэрэгтэй гэж авах хэрэгтэй. Шийдвэр гаргалтанд ерөнхийдөө information нэг 50-аас дээш байх юм бол за нэг 50-60% байхад бол ерөнхийдөө бараг шууд энийгээ канселдахад бэлэн болчдөг гэсэн үг. Одоо бид нэр зүгээр өөрийнхөө кейсийг ярихад зарим сонсогчд мэдж магадгүй авлациг юм байна гэж байсан. Тэрэн дээр чинь бараг 2 тэрбум орчим төгрөг 2015-6 онд ер нь цацсан шүү. Тэгээд авлациг юм яаж байсан гэхээр бид нэр ер нь Монголын дараагийн Amazon болгоно гэж бас амар сүртээл эхэлжлээсэн л да. Тэгэл бодсон чинь маш их алдагдал үүрэл байсан. Ерөнхийдөө хүмүүс ингээд онлайн худалдаа ингээд бодоход за бит дэлгүүр байхгүй эн чинь тэгэхээр бит дэлгүүрийн түрээс зардал ажилчдын цалин гэж байхгүй зөв шууд хүргэлтээр бид нар өчигдөр тодорхой хэмжээний хүргэлтэнд зардал гаргана гэж боддог штэ. Тэнгүүч цаана маш их одоо нөгөө back office-ийн зардал байна. За тэгээд зээлийн хүүгийн зардал байна. За тэгээд тэр одоо чинь энэ их төвчрэл донд чинь хүргэлтийн үйлчилгээч улам одоо үнэ нэмэгдээд байгаа, цалин нэмэгдээд байгаа үед бол хүргэлтийн зардал улам нэмэгдэж байгаа. Тэнгүүт хүн одоо эндээс гараад за нэг хаашаашаа 100 м барыг алхачаад айл нэг супермаркет байгаа ямиг би заавал захиад 2-3 цагаас бүтэн өдөр 24 цаг хүлээж авна гэхээр ер нь бас нэг утгагүй болоод гэх мэтлэн зардал талаас нь логик талаас нь бид зөндөө бодсон. Тэнгүүч нь яг одоо Amazon-ыг ч тэр хараад байхад Монголын онлайн шопуудыг хараад байхад бусад одоо газруудыг хараад байхад яг ингэж одоо онлайн худалдаанаас ашиг олохоос илүү одоо жишээ нь Amazon бол хийж онлайн худалдаанаас ашиг хийдэггүй. Тодорхой хэмжээний маржин авдаг тэр нь зардлал нөхөж байгаа хэмжээний. Тэд нар ашиг нь хаанаас яадаг гэхээр нөгөө subscription-аас яадаг. Сар бол одоо Prime subscription гэж тэрэн дээр байдаг. За одоо Монгол ч гэсэн бас одоо хүргэлтийн ажилд нь яг Монголд
тухайн импортын одоо онлайнаар хийж байгаа бүтээгдэхүүн бусдаас одоо ялуурсан Монгол байхгүй бүтээгдэхүүн байвал тэр нь өндөр маржинтай байх юм бол ингээд зарагдаад байгаа нь өндөр маржинтай ашигтай болж байгаа. Яг дэлгүүр дээр байгаа бүтээгдэхүүнийг зарлаа гэхэд бол ер нь ашиггүй бол гэсэн утгатай. Тэгээд бид нэр бодоод байхад тухайн үед чинь Тэмүгийн зөвхөн нөгөө нэг юу сонсогдож байсан юу гэдэг вэ, нөгөө нэг ийм аппликейшн дэлхийд даяар ийм гаргаж ийн гэдэг юм сонсогдож байсан. Бид нэр тэнгүүт окей, бид нэр авлаа цэг юм өөрөөс урдаас юм оруулж ирээл ингээд нөгөө нэг зарлаа гэхэд бол тэрнтэй бол хийж бид нар өрсөлдөхгүй мөн угийн Taobao гэдэг тухайн үед гарцсан байсан, Alibaba гэдэг гарцсан байсан. Тийм бол бид нэр тэрнтэй арай өрсөлдөх боломжгүй юм байна. Бид нар өөрөөр нэг хийх ёстой юм байна гэд бид нар Avla box гэж гаргаж ирсэн. Avla box нь юу гэхээр тодорхой хэмжээний бүтээгдэхүүнүүдийг бүх дүүргүүд бүх хотхнууд дээр тавина гэж бодоод бүтээгдэхүүн захилаа гэхэд таныг байхгүй гэсэн бүтээгдэхүүн гэж тэгээд гар утсан ч 4 оронтой код ирэнгүүт чинь 4 оронтой кодоор бид нар бүтээгдэхүүнээ авчин тэрийг бид нар гаднаас ч дотоодоос ч бүтээгдэхүүнийг хүргээд өгнө. А бид нар энийгээ subscriptionтэй болох байсэл ихэндээ нэг ихний хэдэн жил өнгөө болгож энэ төр гэдэг лаг ямар сүртэй бас эхэлж байсан л да. Тэгээд Avla box маань ч гэсэн fail. За одоо тэгтээ Freshback ямар явж байгаа Freshback яг тийм системээс хийгээд явж байгаа шүү. Тэгээ бид нар Avla нь өөрөө борлуулалт нь өсөх тусам алдагдал нь улам нэмэгдээд байсан. Тэгээ анх оруулсан хөрөнгө оруулалт нь ч тодорхой хэмжээний нэлээд их байсан. Бид нар disrupt хийн гэсэн чадаагүй. Магадгүй цаг хугацаанд буруу байсан байж магадгүй. Эсвэл эртхэн гараад явцсан зүг байсан байж магадгүй. Хэрэв бид нар одоо хүртэл байхыг хэдийг алдахаач мэдэхгүй л байна л да. Юу гэхээр одоо онлайн шоп гэх юм бол зөвхөн шууд өндөө бол хүн болгоны гар утсан дээр сүүл барил Temu гэдэг аппликейшн байгаа. Тэндээс ихэд нөгөө одоо энэ чинь хүргэлт нүнгүү болцсон байна. Хэрэв бид нар тестж жагаад энийг аваад үлдсэн бол өнөөдөр бид нар 100% пятналт болох байсан байх гэж боддөө. Тэгээ бид нар зөв цагтаа зөв үедээ гарсан юм болов уу гэж одоо да. Тэгээ борлуулалт нь ихсэх тусам алдагдал нь улам ихсээд байсан. Тэгээд иймэрхүү юмнууд Mons Group дээр миний хувийн дээр зөндөө байгаа. Нэрээ ментор талаас танд ментор байдаг уу? За миний ментор бол яг манай өөрөө байдаг. Ерөөсөө бүх юмыг нойлоос нь эхэлсэн учраас яг бүх сайн мууг нь бүгднийг мэддэг учраас гэхдээ бас нэг өөр шин салбарын менторууд байх юм бол би тухайн салбартаа номер 1 2-т явж байгаа хүмүүсээс ер нь очиж ментор авахыг хүсдэг. Гэхдээ янз бүрийн одоо нөө сошиал медиа дээр одоо өөрийгөө тацтгал дээр ментор гэж бичсэн хүн дээр бол тэтгэ очиж байгаараа л хичээл. Би одоо бас ингэдэг байхгүй хүмүүс наваас менторли намаа ментор болгооч гэж бас нэг би тэгээд одоо би залуу хүн байна. Нэг тийм одоо олон жилийн бас бизнесийн туршлага бол бас нэг их байхгүй. Гэхдээ чадхаараа туслая. Гэхдээ би бол ментор бишээ гэж өөрийгөө шууд зөрөгтэйгээр яг тэгэхээр над бас сурах юмнуудыг байна, алдах юмнууд ч их байна. Цаашаа явах юм. Тэгээд магадгүй нэг 50 60 хүртэл жинхэнэ менторлээ даа гэж шууд. Тэгээд ерөнхийдөө нөгөө манай бас стартапууд сонсож байгаа үүсгэн байгуулагч нар маш их зүйлийг сурсан байх гэж бодож байна. Тэгээд яг ингээд товчлоод хэлэх юм бол мэдээж судалгаа байгаа. За хоёрдугаарх нь бас айгүй чухал мессеж байсан нь нөгөө шинжилгээ одоо магадгүй ингээ эхлээд бүтээгдэхүүн үйлчлэгийг гарчлаа. Тэгэхэд тэрний болгон дээрээ шинжилгээ заавал хийж явах хэрэгтэй байна гэж бол би сая суралцлаа, сонслоод. Тэгэхээр тэр их чухал юм байна. Санхүүгийн шинжилгээч, тэр үйл ажиллагааны шинжилгээч, тэр за магадгүй бас хүний нөөцийн хөгжил, хүний нөөцийн сургалт дээрээс нь хүний нөөцийн шинжилгээгч ер нь бас ингээл зэрэгцэж л авч явах ёстой юм шиг байна гэж ойлголоо л доо. Сая хүний нөөц гэсэн надад хүний нөөцтэй холбоотой түрүүний таны нөгөө хариултын дотроос яг асуумар санагдаж байсан. Тэр нөгөө сартаа би ер нь нөгөө KPI-ийн хурал хийгээ цаглуутайгаа ярилцаад тэгээд гэжсэн. Тэгээд нөгөө өмнө нь хувийн хөгжлийн төлөвлөгөө гаргах энэ төр гэж хийжсэн. Тэр түүхийн ингээд сонсоход ер нь Mons Group-ийн хувьд хүний нөөцийн бодлого нь аягүй сайн юм шиг надад санагддаг байхгүй. Ер нь яхаа би нөгөө хувьдаас ингээд хамтарч ирсэн байгууллагуудтайгаа бодоход ер нь бол нөгөө хүмүүстэй харилцаад аягүй таатай. Ер нь бол тийм эс. Энэ дотор бол компани соёл шуудлага бас мэдрэгддэг л дээ. Тэгэхээр ер нь таны хувьд хоёр юм шатлалтай асуулт. Эхнийх нь болохоор та яг өөрөө одоо группийн гүйцэтгэх захирлын хувьд сайн талентуудыг яаж татж байна? Татсан талентуудаа яаж сонгож байна? Тэгээд татсан талентуудаа яаж кип хийж байна? Тийм бас. За юусэн яг яаж татж байгааг бол манай группийн соёлоороо татдаг болов гэж бодож байна. Манайх чинь одоо
анх 1990 онд байгуулагдсанаас хойш 90 оноос сая 2015 он хүртэл ер нь бол нэг хүний яг соёлоор явсан. Энэ үүсгэн байгуулагч хурлаачийн соёлоор явж байгаад яг тэр хүний соёлыг нь бид нэр аваад шууд шинчлэх биш. Энийгээ бүр сайжруулад явъя. Өөр нэг гүйц захирал гарч ирлээ юм уу? Эсвэл өөр гүйц тууцын дараа хөрөнгө оруулж орлоо гэхэд бид нэр тэрийг бол сайн соёлыг бол шинчилж болно. Одоо нөгөө нэг юу яаж болно? Сайжруулж болно гэхээс биш оронгоор нь ингэж эргүүлнэ гэх юм бол өнөөдөр манст ажиллах хүн байх юм болов үгүй юм болов. Тэгэхээр манай соёл бол ер нь шууд нөгөө хүндээ итгэдэг. Одоо жинхэнэ за дайнаар ярих юм бол одоо жишээ нь бамба буу зэвсгийн өгөөл сумын нас давхар аминишнтэй нэгж байгаа дайнд явуулдаг гэдэг шиг бид нар гүйц захирал болон шинэ ажилтнуудаа ер нь бүгднийг нь бол маш их сургалтанд маш их хамруулдаг, маш их бэлддэг. Нөгөө хэдийгч маш их баярлуулдаг. Яг нэг гэр бүл гэж бас нэг авч үзтээ. Тэгээд энэ соёл маань одоо өнөөдөр улам сайжраад манай компани засаглалтээр ч хүртэл Английн одоо бас нэг тузын гишүүн хүртэл хараат бусаар ажиллаж байсан бидний corporate governance-ыг сайжруулна. Гүйц захирлыг одоо тузан өөрөө томилдог, тузан тухайн гүйц захирал болон менежментийн багийг одоо нэг цалин урамшуул дээр ингэж дүгндэг. Энийг ер нь бид нар бол ер нь бүх юм тузаараа бас шийддэг энтергээд юмнуудыг шинжилэлүүдийг авчираа бид нар чи Европын сэргээн босвол банкнаас ер нь өөрсдөө группийн 20% зарцсан байсан. Тэгээ эргүүлээд худалдаа авцсан. Тэнд бол маш их ноу хау орж ирээд тэгээ бидний өмнө байсан тэр соёлыг бид нар хүнд итгэсэн бол бүх юм нөгөөд одоо тамга гар үсгийн нөгөөл окей хоёлыг ирээсэн танд 100% найдлаа шүү. Тэгээд нөгөө хүн ч гэсэн бас өөрөө над тийм найдвар өгж байгаа учраас би бас зөрүүлээ. Тэгээд бас нөгөө хүнийг бас урамшуулах хэрэгтэй болж байгаа. Тэгээд тэр урамшуулахын дээр нөгөө байх хэрэгтэй гэдэг. Одоо манайх офицайт компани болчлоо. Олон нийтийн компани болчлоо. Нэг компани маань явандаа бид нар бусад компаниудаа ч гэсэн IPO-гоор офицайт олон нийтийнх болгоно гэж боддог. Дээрээс нь захирлуудаа, менежментийн багуудаа бас ерөнхийдөө бид нар эхнээс нь захирлуудаас тухайн компанийн хувьцаа эзэмшиж болгож эхэлж байгаа. Явандаас менежментийн багнаас хувьцаа эзэмшиж. Тэгээд ерөнхийдөө ганц үүсгэн байгууллагч юм уу, ерөнхийдөө бусад бизнес соёлуудыг харахад зөвхөн компани өөрөө ашигтай ажиллаад ажилтнанд цалингаа аваад явах гэдэг юмыг бид нэг жоохон disruptive өөрчлөлт хүний нөөц дээрээс өөрчлөлт юм уу гэд ашиг болох юм бол хамт олноороо ашиг гэдэг ч юм уу нэг тийм юмар явж байгаа. Одоо манай нэг гүйц захирал хувьцаа эзэмшиж болсон. Одоо 2 дахь 3 дахь захирал маань энэ 35 жилийн яваараас хувьцаа эзэмшиж болно. Ер нь явандаа бид нэр олон нийтийн компани гэр бүлийн компаниасаа гэхээсээ илүү олон нийтийн компани руу ингэж зөв засаглал руугаа орон тэгжиж дараагийн одоо том одоо үйл хэргийг гэх юм одоо зам руугаа алхаж явж байгаа гэдэгт итгэдэг. Тэгээд аль болох бид нэр хичээгээд байна. Өнөөдөр инфляц амар өндөр байна. Жохон цалингаа нэмэнгүүд дахиад юм өсөж гэнэ гэл ингээд орлого хүний худалдаа авах чадвар болон муудаж байгаа. Энэ үед бид нар бол Монгол улсын хэрэгтэй экспортын бүтээгдэхүүн хэрэгтэй болж байгаа. Тэгэх юм бол бид нар гаднаас доллар оруулж ирэхин тулд энэ бүтээгдэхүүний миний түрүүний фокуслаад байгаа гэсэн энэ бүтээгдэхүүнүүд маань гаднаас доллар орж ирээд энэ ажилчид маань бүгдээрээ нэг одоо бид нар бол айл болох хамгийн дөрөв салбартаа өндөр цалинт авахыг хичээдэг. Гаднаас доллар ороод ирэх юм бол бид нар за төвөөцтэй жоохон өндөр цалин тавь. Энтер гэдэг ч юм уу жишгээр ингээд нэг тиймэрхүү юмд бол бид нар ингээд баг багаар явах хэрэгтэй байх гэж боддیں۔ Хүний нөөц дээр бид нар тэгээд сая HRIS 3400 гээд тэрийг Монголд анх оруулж ирсэн. Тэгээд ер нь хүний нөөц стандарт юм баг байдаггүй байсан. Тэгээд ажилд авах, ажлаа салах, энэ хүний карьер өсөлтийг сайжруулах энэ төр гэдэг ч юм уу. Тэгээд ерөнхийдөө Монголд орсон хүмүүс бид нар баахан сургалтанд нүдүүлж байгаа л гарч ирлээ гэдэг юм дөө. Тэгээд Монголоос гарсан хүмүүс маань ч гэсэн бас өөр газар ажиллаж агаад эргээд орж ирэхдээ надад таалагдахгүй байна. Монголын соёл хамаагүй дээр юм байна гэж ерөнхийдөө бас орж ирдэг. Окей. За миний сэтгэл санаа аварлаа. Хүний нөөцийн ерөөсө бодлого нь тэрлээ. Тэгээ тайлантуудыг яаж тогтоож байгаа нь гэж. Одоо би өөрөө бол би чинь Монс хүнсийн гүйц захирал байсан бол би бол энийг отхон дээр захирал шиг сайн хийж чадахгүй. Яа тэгэхээр отхон дээр захирал маань алдагталтай явж байгаа компаниг бол бас сайн менежмент хийж авч явж байгаа. Харин би тэр хүнийг л яаж одоо авч үлдэхүү, менежментийн баг нь яаж авч үлдэхүү гэдэг дээр л тэр хүнтэйгээ ярина гэсэн үг. Энэ жил нэрээ Монс группийн 35 жилийн
тохиож байгаа. Нэр айн баярын мэд хүргэе. Эхлэлдээ хэлнэ гэжсэн марцсан байсан байна. Яг сая ярьж байхад саналаа. Тэгээд цаашдаа эхлүүлж байгаа шинэ олон гоё төслүүд байгаа юу? Дээрэс нь бас ямар шинэ төрлийн стартапууд руу хамтарч ажиллаж байна. Ажиллах төлөвлөгөө нь юу байна? Гэдэг хоёр асуудал олчлоо тийм. Нэг нь төсөл Монс групп талаасаа, нөгөөх нь магадгүй та хөрөнгө оруулагч талаасаа. Монс Мусман одоо дахиад бас нэг шинэ үйлдвэр барьж магадгүй зөв бизнес хөгжлийн хороогоороо бид нэр ярьж байгаа. Юу гэхээр зөөлөн чихрийн, эрүүл мэндийн чихрийн бизнес руу орё гэдэг. Юу гэхээр одоо сахарнаас бүгд татгалзаж байгаа. Хүүхдүүд ихтэй бас тодорхой хэмжээ мэдээж сахар идэв шүү дээ. Хүүхдлээ юм чи. Гэхдээ тэрийг одоо жиологийн нөхөд витамин, Д витамин ч юм уу, пробиотик ч юм уу, эсвэл ургамлын гаралтай дархлаагийн сайжруул. Яг тэр Монголд air pollution амар их байгаа учраас хүүхдүүд маш их хэмжээний одоо амархан ханаа төрдөг юу байдаг гэдэг утгаар нь дархлааг нь ер нь сайжруулах чиглэлийн бүтээгдэхүүнүүд хүүхд рүү орё гэж бодож байгаа. Тэгэхээр чихэр жимсний тийм үйлдвэр байгуулах магадaltaй. Бид нар өөрсдөө бас одоо Pepsi Cola ч нэг коланы бүтээгдэхүүнтэй, Coca-Cola ч ингээл бүтээгдэхүүнтэй гэдэг чинь тэрийг нь дандаа эмзүүчнэр гаргасан байдаг. Тэгээд яг хандмаа доктор бид нэр хоорондоо ярьж байгаа бас нэг гоё Монголдоо бас бид нэр гоё кола. Тэгтээ ургамлын гаралтай. Гараж ирсэн. Тэгтээ тэрэлж цэлэнг гэдэг ургамлын гаралтай ундаанууд байдаг. Биднийх нэг арай жоохон өвөрмөц тийм ундааг ерөнхийдөө нэг удахгүй нэг танилцуулах олон нийтэд. За бид нэр ургамлын гаралтай GMP үйлдвэр бас одоо баригдаад дуусч байна. Энэ Төв Азтай хамгийн томд орно гэсэн үг. Тэгэхээр GMP гэдэг нь Good Manufacturing Facility гэж байгаа. Энэ GMP үйлдвэр дээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн олон улсын шаардлага хангачиж байгаа. Ерөнхийдөө дэлхийд дээр бүх эмийн үйлдвэрүүд GMP шаардлага хангасан байх хэрэгтэй байдаг. Тэрийг байшин дотор дахиад нэг байшин, тэгээд агаар, жуулт, урсгалын систем тэгээд бүх юм стандарттай л гэсэн үг л дээ. Тэгээ энийг ургамлын гаралтай GMP үйлдвэрээр одоо манай ихэнх одоо брэнд бүтээгдэхүүнүүд чинь дандаа ургамлын гаралтай байдаг учраас бид нэр энийг GMP болгож байгаа гэсэн үг. Дээрээс нь гоо сайхны GMP болгоцсон антибиотикийн шинэ үйлдвэрүүд бас одоо баригдаж байгаа. За шинэ цоо шинэ салбар гэх юм бол одоо Монстуур гэдэг компани байгаа. Тэр Монстуур дээр бид нэр сүвл одоо тэрэлж хийж байгаа. За Мэлхий ад руу явж байгаа замд та бүхэнд нэг харагдах бах. Ер нь нэг сүвлийн нэг тийм гоё дээд сүвл гэхээр бид нар нэг дөрвөлжин хар юм гэж бодоод байдаг ш настай хүмүүс нэг жижигхэн гэдэг. Тэрийг жоохон өөрчлөе. Гоё дээд зэрэглэлийн гоё тухтай сүвлээ. Бүр одоо сүвл дэвтэж байгаа хүмүүс гэхэд чил 14 хоногор хөвтөж байгаа 20 хоногор хөвтөж байгаа хүмүүс ч байдаг. Тэд нар маань өөдтэй кофе шоптай ажилтаа гэр бүлээр очиж амарч байгаа хүүхдүүдийг харах одоо нөгөө өдөр өнжүүлэх ч юм уу хүүхдүүдэд зориулсан үйлчилгээнүүд ч юм уу гэх мэтлэн ингээд Япон маягийн онсен маягийн одоо гүнээс гаргаж авсан одоо тэр онсенээр бид нэр богц халуураа шаанд ингээд богц аж ургамлын. Тэгээ тэр нь өөрөө одоо дархлааны яс хэрэгжилтэй хүнд одоо зориулсан одоо яс бэхжүүлэх гэдэг ч юм уу олон төрлийн ургамлуудын одоо онсенуудыг ерөнхийдөө бас цоо шинээр гаргаж ирнэ гэдэг ч юм уу. Гэх мэтлэн бид нэлээд хэдэн төслүүд дээр өөрсдөө явж байгаа. За яг Inno Hub дээр бид нар чинь бас нэг 2-3 компанид одоо хилцээр хийгээд явж байгаа. Одоо тэгтээ нэг дурдмаар гэн тэгтээ амжилттай болох бах. Тэгтээ бас фейлж магадгүй. Тэгтээ бидний авж байгаа л одоо риск юм да. Тийм ээ. Фейлж магадгүй риск юм да. Энд чи одоо айгуу гоё тийм өөрөө өгнө шүү дээ. Амжилттай болох бах фейлж магадгүй ихтэй риск юм да. Тэгэд энэ дашрын гэл нөгөө өөрөө гинт хөтлж явснаа дашранд хэлэхэд гэдэг шиг те бас нөгөө яг саяны дурдсан төслүүдтэй холбогдохоор ч юм уу эсвэл санаатай эсвэл одоо нөгөө яг судалгаагаа хийчихсэн стартапууд байвал бас манай энэ хав чинь ер нь төслүүдэд зарладаг байгаа. Төсөл хүлээж авах хугацаа. Тэгэхээр манай пэйжээр ороод тийм төслүүд байвал бас мэдээлэлээ явуулж болно шүү. За ингээд ерөөхдөө андын аслуул дуусч явах шиг байна тий. Бид нэр аль хэдийн бараг цаг орчим ярилцсан байна. Маш олон сонирхолтой зүйлүүдийг ярьсан. Ан цагралтай урилгыг хүлээж авсан бас дахин баярлалаа. Дээрээс нь дахиад Монс 35 жилийн баярын мэндийг хүргье. За баярлалаа. Зочин хөтлөгч андаа бас баярлалаа. Inno Hub-аас хамт олондоо бүгдэнд нь баярлалаа.
За баярлалаа. Андтаас баярлалаа. Баярлалаа. Дараагийн Усан дугаарлал баярлалаа. дээр бид хоёр бас өөр зочдтой ярилцах болно. За баярлалаа. Баяртай. Баярлалаа. За баяр та.